Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын чуулгааны эдийн тухай хуулийн 74-р зүйлийн 74-ийн 7-гийн хэсгийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын тогтоолын төслийг төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2026 оны 6 сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр та бүхэнд танилцуулж байна. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын тайланд дурддагдсан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, нийтлэг болон давтан гарч байгаа алдаа зөрчлийн бодит шалтгааныг судалж, тэдгээрийг арилгах, цаашид давтан гарахгүй байх, төсвийн сахилга бат хариуцлагыг чангатгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа засаглалыг сайжруулахтай холбоотой болон хууль зүйн зохицуултын талаар санал боловсруулалт танилцуулгыг засгийн газарт даалгахаар тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн олон жилийн насжилтаа зээлийн хугацаа хэтэрсэн бол найдваргүй болон эрсдэлтэй зээлийн авлагын үлдэглийг тодорхойлох асуудлаар төрийн аудитын байгууллага нь аудитын стандарт холбогдох хууль тогтоомжийн нийцлийг хангаж ажиллахыг Монгол Улсын ерөнхий аудиторт даалгасан. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Эс Эрдэнэбат төсөл тусгагдсан Улсын их хурлаар зөвшөөрж шийдвэрснээс бусад тохиолдолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн үйл ажиллагаанаас бусад чиглэлээр зарлага гаргахыг хязгаарлаж байгаа нь бодит нөхцөлд нийцэхгүй байгааг анхаарах. Төрийн өмчит компаниуд тодорхой асуудлын хүрээнд нийгмийн хариуцлага хүлээхэн зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ж Бачаргал төрийн өмчийн хуулийн этгээдүүд ашигын төлөө үйл ажиллагаа эрхэлдэг тул тухайн байгууллагууд арилжааны шинжтэй үйл ажиллагааг хориглох нь зүйтэй эсэх талаар асуулт асууж санал хэлсэн болно. Дэд хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.